Иргэний нисхийн үндэсний төв үзүүлж байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За мөрөн нисэх худлын дарга Хишигбат байна. За ерөнхийдөө нисэх худал маань бол 1988 онд арай баг зал ашиглалтанд орж, за 1989 онд бол одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа хөөрч гочлолтой зурсан маань ашиглалтанд орсон юм түүхтэй байдаг. За нисэх худал нь бол Өсгөл аймгийн Мөрөн хотод байрладаг. За Мөрөн хотын төвөөс 5.3 км-ийн зайд нисхийн үйл ажиллагаа ингэж явуулж байна. За ерөнхийдөө бол нисэх худлын үйл ажиллагааны хувьд бол 114 га талбайд нисхийн үйл ажиллагаа явуулдаг. За энэ дотроо бол 3 ангиллын буюу одоо 2400 метрийн урттай 40 метрийн өргөнтөө асфальттай хүчлэлтэй ийм хөөрж явах зурвастай ингээ нисгийнхаа үйл ажиллагааг бид бүхэн явуулж байна. За манай хамт олонны хувьд бол нийтдээ нэг 40 орон тоотой бүгд нарийн мэргэжлэр ингэж одоо гарчсан юм хүмүүстэй энэ хамт олон үйл ажиллагаа явуулж байна. За нисэх худлын арай баг залын хувьд бол цагт 150 хүнд үйлчлэх хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа. За ерөнхий нислэгийн эрчимжилтийн хувьд бол мэдээж хэрэг нэг аялал жуулчлалын нислэгтэй холбоотой зуны улиралд бол нислэгийн эрчимжилт нэлээд их болдог. За өвлийнхаа улиралд бол нэг 7 хоногийн тогтмол 2 нислэгээр одоо Өсгөл аймгийн ард иргэдэд нисхийн үйл ажиллагааг үзүүлж үйлчилж ингэж ажиллаж байна. За зуны эрчимжилт ихтэй нислэгийн үед бол үндсэндээ одоо энэ зуны байдлаар гэхэд бид бүхэн 7 хоногт нэг 10 тогтмол 90-ийн нислэгтэй. За нэмэлтээр тусгай үргийн болон захиалагт нислэгүүд бол одоо жижиг хеликоптерууд, за Cessna маягийн онгоцнууд гэх мэтчлийн жижиг агаар өргөд бол одоо бас тогтмол үйлчлэгээ үзүүлж ажиллаж байна. За мөрөн нисэх худлын ардрам хөдөлгөөний нислэгийн удирдагч Түр Батавхтай оюунлаа. Өнөөдөр ээлжийн ажил гүйцэтгээд ажлынхаа байранд байж байна. За мөрөн нисэх худал нь нислэг хөдөлгөөн үйлчилгээний хэсэг нь 3 нислэгийн удирдагч, нэг мэдээллийн ажилтан, 3 цаг уурын техникч ажилтаа хийж байдаг. Аймгийнхаа төвд бол 4 ээлжийн инженер урьдчилсан мэдээгээ өгөөд үйлчилдэг байгаа. За мөрөн нисэх худал нислэг хөдөлгөөн нь одоо зуны цагт бол ажлын ачаал их өдөрт одоо энэ зундаа гэхэд 30 гаруй нислэгт орион булцуултынхаа үйлчилгээг үзүүлээд ажиллаж байна. За өнөөдөр гэхэд 17 нислэгт үйлчлээд ингээ байж байна. Өөр дөрөө бол одоо нэг 6 нислэг үлдэгдсэн өөрөлт болтын. За үеийн цагт бол одоо нислэг 7 хоногт 3 удаа баруун талын нислэг, ховд үлгий, хам бомбтын нислэгүүдэд байнгын нөөц ардрамаар ажилладаг. За зурвас агаар усны байдал бол дэжгүй ерөн хэвийн 10-28-ын зурвастай үйл ажиллагаа хэвээ явагддаг байгаа. Майк номер 104 илтгэе, Квеняч 10-9. Майк номер 104 илтгэе, Квеняч 10-9 Монголын 81. За намайг Отхон Баяр гэдэг. За би тус нисэх худалд Сансрын холбооны инженер, ерөнхий инженер, холбооны навигацийн инженер зэрэг албан тушаал дээр 17 дахь жилдээ ажиллаж байна. За мөн техник хангалтын хэсгийг хариуцсан ажилладаг байгаа. За манай хэсэгт холбооны навигацийн инженер техникийн ажилтнууд, гэрэл суртын системийн инженер, цахилгаан дизайны техникчид гэсэн 10 хүний бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байна. За бид олон улсын өнгөрөлтийн нислэг болон өөрийн нисэх худал дээр нислэг үлдэж байгаа агаарын хөлгүүдэд холбооны навигацийн гэрэл суртын системийн цахилгаан хангалтын үйлчилгээг тасралтгүй найдвартай үйлчилгээг үзүүлэхэд ажилладаг байгаа. За манад сансрын холбооны тоног төхөөрөмжүүд, оптик холбооны тоног төхөөрөмжүүд, за богино болон хэд богино долгионы алсын удирдлагатай радио станцууд, за утасгүй холбооны систем, за нисхийн өгөгдөл дамжуулах систем зэрэг агаарын навигацийн бүх байгууламжуудын тасралтгүй ажиллагааг бид ханган ажиллаж байна. За мөрөн нисэх худлын холбооны техникч ажилтаа Ган Төвөр байна. Би мөрөн нисэх худал холбооны техникчээр тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. За өөрийгөө бол би их ажилтаа гэж боддог. Яагаад гэвэл нисхийн холбоо яг үнэхээр дэвшил өсчээс яг энэ үед нь би бол анх удаа ороод намайг орж явах үед бол тухайн үед одоо зөвлөлт холбоод улсын станц бол Кава станц бол
1 кВт станц байсан. Тэрний сансрын холбоо орж ирээд ингээд дэвшил болж явах үед би одоо энэ холбоонд орж ажиллаад нисхийн байгууллага яг бүхэл тоног төхөөрөмжүүдээр нь ажиллаа. Тэгээ надтай хамт ажиллаж байсан одоо үеийн сайхан ах нар холбооны сайхан инженер одоо үеийн ажилтан одоо баяр талархаж байдаг бас хэрэглэе. За би Ладаг Огтой самбуу мөрөн нисэх буудлын цахилгаан дээдлийн техникч ажилтаа. За тусгай нисэх буудлд одоо 27 дахь жилдээ ажиллаж байна. За нисэх буудлынхаа цахилгааны хангалтыг хариуцаж дизель генератороор тог тасалсан үед одоо цахилгаан хангалтыг хийдэг байгаа. За манайд бол Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн К90, Оросын холбоонууд үйлдвэрлэгдсэн АСТ-100, Англи улсад үйлдвэрлэгдсэн EDH-4, Австралид улсад үйлдвэрлэгдсэн AXA гэх маркийн дизель генераторууд байдаг. Эднийхээ тоног төхөөрөмжийнхээ аюулгүй байдал, бүрэн бүтэн хүчин чадлыг хариуцж ажилладаг ийм адвантаж шалтгаан хөө. Одоо улс нийгэм ажил жигдрээ техник хүч сайжраад 24 цагийн ажиллагаатаагаар ээлжинд дөрвөлээ гаддаг гэрэл суултын техникэд давхар хариуцж амгасныхаа аюулгүй байдал үзэгтэй очин хязгаарлагдсан нөхцөлд гэрэл суултаар хангаж ажилладаг байгаа. Бид бүхэн энэ олон жилийн хугацаанд энэ нь бол нисэх буудлын маань хуучин хилэнт шугам, шинээр нисэх 2 гэсэн агаарын шугам, шинэ агаарын шугам маань 233 ширхэг, хилэнт шугам маань 144 ширхэг агаарын шугамаар буудлынхаа үйл ажиллагааг хангаж хэлдэг юм байгаамаа. За намайг Болт Огтой Сувд Эрдэнэ гэдэг. За аюулгүй байдлын үзлэгийн шалгагч хүний нөөц албан эрх хөтөлбөрийн ажилтнаар тусгай нисэх буудлд 16 дахь жилдээ ажиллаж байна. За миний үндсэн одоо гүйцэтгэдэг ажил үүрэг гэвэл за иргэнээсийн хөндлөнгийн хууль зөвлөлөөс хамгаалах үндсэн чиглэлээс гадна байгууллагын захиргаа хүний нөөц албан эрх хөтлөлт архивын үйл ажиллагааг хавсран гүйцэтгэдэг. За манай нисэх буудлын хувьд бусад орон нутгийн буудлуудтай харьцуулбал орон тоо харьцангуй олон. За мөрөн 38, хатгал 2 гэдэг ингээд нийтдээ 40 орон тоотой. Дээрээс нь бас зуны нислэгээр ер нь харьцангуй ачаалал ихтэй байдаг болохоор цаашдаа болвол ер нь шалгагчийн орон тоог тусад нь батлах юм уу, нэмэгдүүлэх та тэгээ цаашдаа нисэх буудлыг дөрвсөн ангилал болгож нэмэгдүүлэх олон улсын нислэг хүлээж авахтай холбоотойгоор шалгагчийнхаа орон тоог нэмэгдүүлэх тэгээ тоног төхөөрөмж хүчин чадал тоог бас нэмэгдүүлэх шаардлагатай болов гэж бодож байна. За намайг Бямсрынгийн Санжид гэдэг. Энэ нисэх буудлд 9 дэх жилдээ аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байгаа. Тэгээд сүүлд 2021 онд манай нисэх буудлын дээр Герман улсад үйлдвэрлэгдсэн Heimann 7555 гэдэг X-ray аппарат мотор хаалганы хамт суйрлуулагдсан байгаа шинээр. Мөн бас PD 140 гэдэг металл илрүүлэгч гар багч шинээр ирсэн. Ингээд шинэ тоног төхөөрөмжтэй ажил үргээ үздгээд явж байна да. За миний би мөрөн нисэх буудлын аюулгүй байдлын үзлэн шалгагч Бямсрынгийн Үүргийн баяр. За тус нисэх буудлд би 16 дахь жилдээ ажиллаж байна. За миний ажиллаж байгаа аюулгүй байдлын үзлэгийн шалгалт буюу манай нисхийн аюулгүй хамгаалтын хэсэг гэж явдаг. За нисхийн аюулгүй хамгаалтын хэсэг нь 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 аюулгүй байдлын үзлэн шалгагч, 4 хамгаалтын ажилт гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За манай нисэх буудлын бол улирлын чанартай нислэг үлдэгддэг. За зундаа бол зуны уран сардаа бол Өвсгөл аймагт ирж байгаа жуулчд маш ихээр үйлчлүүлдэг. За өвөлдөө бол манайх одоогоор Мят төрийн өмчт хувьцаат компани нислэг 7 хоногт 2 удаа нислэг үлдэж байгаа. Бидэд бол зундаа бол нислэгийн ачаал маш их байдаг. За манай нислэгийн аюулгүй хамгаалалт хэлэг нь бол мөрөн нисэх буудлаар зорчиж байгаа зорчигчдын аюулгүй байдалд үзлэх шалгалтыг хийдэг. За зорчигч болон ачаа тийш шууданд аюулгүй байдлыг үзлэх шалгалтыг зөрчил төтөлгөөр хийгээд явж байна. Би мөрөн нисэх буудлын хамгаалалтын ажилтнаар залуу бүрэгд байна. За мөрөн нисэх буудлд 26 жилдээ ажиллаж байна. Мөрөн нисэх буудлын
аюулгүй байдал хамгаалтын чиглэлийг хуулиусны дагуу үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Агаарын хууль буухад аюулгүй байдлыг хангаж талбай хийх журам, дэг журмыг сахиулж үйл ажиллагаа явуулж байна. Машин механизм болоход аюулгүй байдлыг хангаж, шалгаж нэвтрүүлж байна. Энэ манай аюулгүй хамгаалтын үйл ажиллагаа бол тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай явагдаж байна. Камерын хяналт 24 цаг үйл ажиллагаа 4 ээлжээр хянан ажиллаж байна. Намайг Гал Бадархын Эргэтэн Сурмаа гэдэг 2016 онд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нефтийн технологич мэргэжлэр төгссөн. Одоо 2016 оноос өнөөдөр 8 дахь жилдээ мөрөн нисэх буудлын шатхууны лаборант мэргэжлэр ажиллаж байна. За манай нисэх буудал нь болохоор 270 тонн түлшийг хадгалах хүчин чадалгүй шатхууны агуулгатай агаарын хөлгийг сумлах үйлчлэгээ үзүүлэх Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 7.5 МАЗ маркийн автомашинтай одоогийн байдлаар жижиг агаарын хөлөгт өдөрт 3-4 удаа, том агаарын хөлөгт 7 хоногт 2-3 удаа түлшээр хангах үйлчлэгийг үзүүлж ажиллаж байна. Лабораторийн хувьд гэх юм бол хүлээн авах болон түгээх үе, хяналтын үеийн шинжилгээг бүрэн гүйцэтгэх хүчин чадал бүхий 6 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Сайн бацхан уу өдрийн мэндэ. Намайг Лавсроо хөлтө бүрсрэн гэдэг мөрөн нисэх буудлын агаарын хөлгийн техникч, газрын үйлчилгээний хэсгийг ахаж ажилладаг. За энэ өрөө болохоор миний зогсож байгаа энэ өрөө болохоор манай ажилчдын нэгдсэн яриа ордог өрөө байгаа. За энэ өрөөг сая 2024 оны 5 сард ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд энэ нарын одоо та хэдний харж байгаа нарын хэсгийг сүүлийн үеийн интерьер оруулаад алдрынхаа буланг энэ хэсгийг болохоор ажилчдынхаа амрах хэсэг болгосон байгаа. Яагаад амрах булан биднэрт хэрэгтэй вэ гэвэл манай мөрөн нисэх маань орон нутгийн онцлогтой яг зуны үйлрэлд болохоор эд ачаал үед захиалгах нислэг орж ирдэг. Ерөнхийдөө өдөр болгон ажилчид ерөн ажлынхаа ихэнх цагийг 7 хоногийн 30 хоногийг энд өнгөрөөдөг учраас захиалгах нислэгийн хооронд бас ажилчид маань амрах болон өрөө хэрэгтэй болоод бид энэ өрөөг 24 оны сая 5 сард тогтжуулаад ашиглалтанд оруулсан байгаа. За сайн бацхан уу, намайг Инх Баяр гэдэг. Би мөрөн нисэх буудалд аж ахуйн нэрээр ажилладаг. Тэгээд Монгол зорчлох жилийн хүрээнд манай нисэх буудал VIP өрөөгөө бүрэн засвар үйлчлэгээ хийж орчин үеийн хэв маягаар тогтжуулж ажиллаж байна. Мөн үндэсний үйлдвэрлэл болох одоо компаниудын бараа бүтээгдэхүүнийг бид үүндээ зарж борлуулж хэсгийн бус орлогыг бүрдүүлэх энэ төлөвөөс ажиллаж байна. Тэгээд энэхүү VIP өрөө маань нэг дор 10-аас 20 хүн хүлээж авах хүчин чадалтай. Үүндээ бид нэр хурал зөвлөгөө семинар их зөвлөдөг зохион байгуулна. Нисэх буудал дээр нэг явж байгаа үйл ажиллагаа маань бол одоо нисхийн бус орлогыг нэмэгдүүлэх зорилгоор одоо бас 3-аас 4 төрлийн үйл ажиллагааг бид нэр одоо нэвтрүүлээд явж байгаа. За энэ дотор бол Tower Lounge буюу одоо VIP өрөөний хүндэт зорчигчдод үйлчилдэг энэ өрөө маань байна. За мөн souvenir shop буюу одоо энэ гадна дотны зочид гүйчдэд орон нутгийн онцлог соёл уламжлалыг харуулсан энэ жижиг бараа бэлэг дурсгалын юмнууд бас зарагдаж байгаа. За мөн кофе шопын үйл ажиллагаа байна. За дээрээс нь мөн энэ аялал жуулчлалын болон энэ бизнесийн байгууллагуудад зориулсан гэрэлт самбар буюу энэ Lightbox-ны үйл ажиллагааг бас 5-6 одоо өнөөдрийн байдлаар 6 хувийн байгууллагт түрээсэлсэн хэлбэртэйгээр ингэж үйл ажиллагаа явж байна. За манай нисэх буудал олон улсын нисэх буудал болох зарилтынхаа хүрээнд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зарилттай ажиллаж байна. За энэ хүрээндээ бид 2014 онд чанарын удирдлагын тогтолцсон MNS ISO 9001 стандартыг нэвтрүүлж исэн бол 2021 онд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт MNS ISO 45001 стандартыг хэрэгжүүлсэн хамт олон болсон. За та бүхнийг манай нисэх буудлаар тухтай үйлдвэрлэхийг урьж байна. Баярлалаа.